Хүний дархлаа яагаад мууддаг вэ? Хөдөлгөөний дутагдал, оюуны хэд ачаалал, буруу хооллолт гэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Тэгвэл дархлаагаа хэрхэн дэмжих вэ? Спортоор хичээлэх, сайн унтаж амрах, эрүүл хооллолт, мөн гэр бүлэрээ өдөр тутам инхчин цайг уувал дархлаагаа бүрэн дэмжинэ. Эрүүл гэр бүлийн гишүүн инхчин, дархлал сэргээх цай. Авийн үстэй хаяа доктор анхааргарлаа шүү. Ажил төрөл яах вэ? Эрүүл мэнд чухал шүү. Ээжийн үстэй хаяа доктор ихэж байна шүү. Эд мөнгө яах вэ? Эрүүл мэнд чухал шүү. Ах ихч дүүгийн шимтэн үсдэг нэвтрүүлээ. Айлд бүгдээрээ цуглаарай. Аяа доктор. Мөнгө гадуур үрээл бат. Халаалтаа шийчихгүй. Өлчихлээ шин. За сайн нөхөө. Сайн нөхөө. Чи юу хүрдэг мөлтөлцөө яац? Чи ярина даахгүй нөө. Жоо хүүтэн ч юм уу? Ярина одоо хэн байдаг вэ? Халуурах шиг санаа зовж шүүн. Юу халуун цай уцаа. Ийм амар хүүтэн юм те. Тэсээ тавьсан бодоо чи хөлдсөн юм шиг таарэ. Хөөх ямар амар хүүтэн байгаа. Яац энэ халалт байхгүй юм уу? Пар харин тийм ээ нөгөө мөнгө төргөө өгч шатдаггүй. Өнгөрсөн дугаар дээр бас нэг ярьжсэн тэр асуудал нь хэмдэ байгаа юм уу? Тий. Мөнгө төргөө өгөхгүй юм. Эм жороо дээр чи. За гол хэрэгтэй. Гол хэрэгтэй. За сайн байна та. Гол хэрэгтэй. Юу хэрэгтэй вэ? Гоо энэ халаалтынхаа мөнгө төргөө өгөхгүй юм уу таач. Харин тийм. Тий. Эмч яг өөрөө гадуур яваад. Тэр хүүгээ тайлаач чинь. Энэ өнчмөр осгож өгөхгүй сууж шин. Эмч харин өөрөө гадуур яваад байдаг болох. Ердөөсөө даардаг юм шиг байна. Гаднаас орж ирвэл хөтөн юм байна. Харин нэг тим болчиход байгаа маа. Яац вэ? Халаалтаа харин тавихгүй байна. Тэгээд одоо энийг шийдэн дээ одоо. Тавихын тулд асуудал юу вэ? Нэг суух нийтэн төрний өртөө мөө тэр. Хөргөн. Энэ халуун царайс авах уу? Гэхдээ би яг гайгүй гаднаас орж ирсэн. Мөнгө төргөө байл тэгээ зээж мэйлдээ надмадаас. 6 сарын төлбөр төлөг байгаа шүү дээ бид нар. Чи юу гэдэг вэ? 6 сарынхаа би чинь зах дээр бас бизнес мэй. Офис ондаш тардаг. Энэ одоо баа чамаг одоо би эндээсээ гардаг хүн шүү. Манай багаж бас бизнес хийдэг гэдэг. Би яг чи биднэрт юу байхгүй доо. Ойр нэг 2 сар хугацаа буцаага төлчихье. Зээлч. Өнөөдөр өгчих юм уу? Мөнгөний шууд юу юм? Халаалтаа шийдэх гэдэг л да. За бодоотхой. Энэ сар чинь энэ сар би өгөөгүй зээл өгөөгүй юм. Тэгэнтэй. Дараа сараас болох уу? Дараа сараас гэрч он гарлаа. Дараа сараас. За ер нь оны дараа л болъё да. Тэр өөрсдөө багаас баг асууснаас асуугаагүй дээр ихгүй. Ингээд би чам хэлдэг шүү дээ. Орж ирсэн хүн болгонд болгонд битгий энэ төлбөр мөл төлөөгүй гэдэг яриад. За яг үнэн байдлыг хэлчих. Яг шийднэ тавьж ордохгүй байсан. Бодож өгөхтэй нэлээд хүүт юм байна тий. Та өөрөө гадуур гараа явчихдаг би чи 24 цаг ингээ чүх гэдгээ зарцаа байж шүү. Тэгтээ яахад чи ханаа том өрөхгүй чи энэ сайхан л шүү дээ. Энэ сайхан чирэгж гоё юм шиг. Би одоо энэ цаг угаа. Яа. Энэ хараа томоо гэснээс энэ ер нь тушка надаас үг нь арай чирэг үттэй. Чирэг л баймар юм. Гойгүй хараа том наач хүрдүү гэдэг чинь. Ийм халуун хүүтэн чи яг нэг талаа чирэг болоод нь шүү дээ. Чи ойр дэр нь ханаад манайд түрээд тэгээд. Гүй харин тийм энэ ханааднаас бол би салхалж. Одоо энэ яг нэг өлөрлөний эгэлж штэ чи одоо ханаад томооны жил байна л да. Төлөвлөлт гэж байгаа чи тэр ханаад өрөөл байж байгаа юм. Хөш. Энэ тушкад яг надаас ханаад томоо хүрхгүй байгаагаараа давуу байгаа даа л энэ ч одоо ямар ч тэ. Тушка аргагүй ч дээ чи дархлаа сайн байна. Өдөө гадаа өсөж торилсон. Хонь яман дээр өссөн. Удаагүй л байгаа шүү дээ. Дархлаа сайн байна. Тий Хонь дархлаа яман дээр өссөн мөн дархлаа тий. Дархлаа гэж юу лээ? Дархлаа гэдэг чи одоо юу ярьж байгаа юм чи хүн чи дархлаас үлдгаараа өчиг үрж ийн гэдэг нь болов ярьдаг. Дархлаа нь яа тийм. Дархлаа чи яг дууны бие хамгаалдаг гэдэг маш чухал юм байдаг шүү дээ. Энийг ярьдаггүй. Цунгаа чи хэлээд байгаа. Дархлаа сулдна гэж яриад идэгий. Бинийх бол одоо жоохон сулдаатай байна. Дархлаа сулдсан байна гэж над дээр нэг өрхөн юм чилжилсэн л та. Сүлдэн. Тий. Тэгээ би дархлааг нь хаана гэдгийг бол юу ойлгоо. Ядрах дээр дархлаа гэсэн үг. Ядрах гэдэг чинь тустай зүйл шүү дээ. Та хоёрчуудын дархлаас үлдэнэ гэдгийг юусаа ойлгодог юм уу? Мэдэхгүй шүү. Гэхдээ аргагүй л дээ энэ ч одоо та хоёр гэлтэхгүй бас ард түмэн маань ойлгодог. Дархлаа гэдэг эргэтэнтэй байсан бол ойлгох юм. Дархлаа гэдэг чинь бүгдээ эргэтэн шүү дээ. Чи юу яриад байгаа? Ямар хэрэгтэй юм бэ? Харагдаа. Хөө энэ талаараа ярих юм бол бараг 30-40 минут болно шүү дээ. Ямар сэр юм. За дархлаа гэдэг чинь эргэтэн. За. Хүш тэгвэл энэ өвөл цаг ирж байгаа юм чинь яг дархлааны дугаар ичил та. А яг Чи юу гэж ойлгоогүй ч яаж?
Гүг харин мэдмээр шүү. За тийм. Ягаад тэгэхээр өвлийн цагт бол одоо ёстой жинхэнэ дархлаа сүлддэг гэд одоо хүмүүс яриад байгаа байхгүй. Харин Чи болохоор дархлаа сайтай байгаа ч юм шиг. Тэгээд энэ ч одоо энэнгүү сэдв хийж юу? Хүмүүс чухал гэж юу? Жугал байлгүй чи яга одоо ингээл намрын цаг ирсэн юм чинь одоо яг. Одоо бүгд тэр өвөл одоо нос нуцсан дэлбэстэй гутгалдаад тэгээд одоо ханаа сам үрээд гэлдэг шүү. Энэ дархлаатай холбоотой шүү дээ. Холбоотой. Тэгвэл хий. Энэ талаар уу? Хий. за тэгээд Тэгвэл эхэлж байна. За тэгээд. За тэгээд. За сайн бацхан үзэгчтэй. Ви телевизэн бидний бэлтгэн хүргэдэг Ая доктор эрүүл мэндийн цувралд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Бидний шинэ нэвтрүүлэг болгонтой та бүхэн маань хамт байдаг та бүхэндээ бас маш их баярлалаа шүү. За Ая доктор пэйж утсаар маа бас зочилж байгаа үзэгчтэй маш их баярлалаа шүү. За тэгээд өнөөдрийнхөө сэдвийг бид нар одоо дархлааны сэдвээр хийхээр бэлэн болсон байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн маань бас манай энэ одоо дархлааны сэдвийн дугаарыг минут жалдалгүйгээр одоо дэлгэснээс холдолгүйгээр үзээрэй. Сувгаа сольж болохгүй шүү. Сувгаа сольох юм бол ер нь гомдох нь ч цаашаа. Гэхдээ ер нь маш үнэтэй мэдээлэлээс хоцрон шүү та. Энийг л хэлье те. Тэгэхээр сувгаа сольно гэсээс түшгээ дээр нэг юу гэдлээ танах нэг суг мөг сольсон гэдэг нэг хөвчтэй мэрэйсэн. тийм ээ одоо манай нэг хамаатны Эгч одоо нэг эмэтэг нэг өдөрлөг болоцлаа тэгээд бүр өстө бөө хэрүүл шууган бос тийм. Ямар сувг? Би ороод очсон байхгүй гадаас ингээ гүгэд ороод очсон байхгүй манай нэвтрүүлгийг үзгээ. Тэгээд болоцолчихгүй. Ая доктор гарч ирсэн юм уу? Тий. За. Ямар Би хөө. гадаас гүгэд ороод очсон чи харин нөгөө дууч нөө өдөрлөг болоцолцсон харин өстө бөө зодон. Бөө задаа багтай. Тэр хаашаа юм бэ? Хүмүүс бас хайцангуй энэ эрүүл мэндэд анхаардаг басны л нэг шинчүүд. Манай монголчууд чинь эрүүл мэндийн боловсрол их доогуур, дээрэс нь эрүүл мэндэд анхаардаггүй байдал нь одоо Тэр ч одоо юуны дугаар гарч илаа. Тэрс энэ хүмүүс маань мэдлэг сайжиж байна л гэсэн. Тийм ээ. Ёстой харин одоо манай нэвтрүүлгийг тэгж булаацалтж үнэхээр үзчихвэл гоё байна. Баярлж байна те. Өөртөө хайртай хүмүүс л гэсэн үг шүү дээ. Ер нь танд хэн хайртай өнөхөр хэн ч хайртай биш. Хүн өөртөө л хайртай байх шүү дээ. Наа чи гоё юу шүү. Хайрлахгүй бол таныг хэн ч хайрлахгүй тэр эмнэлэг байна уу, эрүүл мэндийн сайд байна уу уучлаарай. Дасан турштай өөрийгөө хайрлал яваад. Өөрөө л та эрүүл мэндийн төлөө өнөөдрөөс эхэлж тавхтай хоолой өөрчлөх амьдралын маяг өөрчлөхгүй бол тэгэл нэгэд идэрхтэн чинь авах юмгүй болсон тохиолдолд сэлбэггүй ирсэн бид нар чинь тэгэл дуусчих шүү дээ. Яасан гоё ярьж байна те. Үнэн. Түшкашиг одоо ганц бие хүмүүс өдрөл өөрийгөө хайрлах хэрэгтэй чи. Хайрлна. Би энийгээ тэгээ Би одоо хосоороо олцоо одоо хайрлах зүгөө арцгаа явж За тэгээ. бидний яасаар Хүшээ. ярьж байгаа хүмүүс. Энд чи. За би суугаад явах уу? Би асуух зүйл байна. Энэ дархлаа гэдэг зүйл одоо ер нь хаана байгаа юм? Харин Одоо хаана байгаа юм гэж одоо асууж штэ тий. Айгуу жоо бүдүүлэг асуусан. Айгуу. Бид чинь та хоёр төр шивэрийн тий душкагийн зүрх бол одоо яах вэ? энэ дээр угаад байдаг гэж хэлжсэн. Бөөр ард байгаа гэж Бөөр ярьж. бол ардаа байдаг ийм бүтэцтэй. За шээлээ гэхэд одоо яах вэ? Одоо шээсний сүгэн дээр одоо байж идэг ч гэх юм уу тий. Түрүү бочхааг бол тэгэл Түрүү харуулж байгаа. бочхааг л эндээ байдаг гэсэн. Гэтэл дархлаа гэдэг зүйлийг хаана байдаг юм бэ? Та хоёр нь юу гэж бодож байна? Дархлаа хаана байдаг? За хүний би одоо хаана гадна талд нь байдаг уу? Дотор талд нь байдаг юм уу? За ингээд би ойлтол. одоо хамгаалж байгаа юм чи гадна. Яада гэжтэй дашка маань. За баги тэгэхээр яа ойлгомжтой дашка руу гэсэн учраас дотор талд л гэсэн үг шүү дээ. Дархлаа нь дотор талд л байгаа х та. Тэгэхээр Угаасаа дотор гэсэн хариулт. энгийнээр хэлэх юм бол юу гэхээр хүний бие махбод дотор яах нь бүр нарийн одоо хэдэн сая одоо жилийн туршид бүрлдэж тогтсон гайхамшигтай нэгэн бүтц байдлыг дархлаа гэж нэрлэнэ. За ингээд ер нь бол би та хоёрд энэ сэдвийг хэдэн сая жилийн туршид хүний биеийн дархлааны систем гэдэг зүйл үүсэн бүрлдэж бий болсон байдаг нь шүү дээ. Хүн борд байна уу? Хүн болгонд байна. За энэ хэдэн сая жилийн явахгүй шүү дээ. Амьд явахгүй. За ингээд хэдэн сая жил гэдгийн учир нь би юу гэж хэлж байгаа нэхэр зэрэг Сармагчтай холбоо сармагчин газ хүн төрсөн гэдэг бол тэр үеэс бүр. за бүр яг хүн анх яг яаж үүссэн тэр цагаас авахгүйдаад бодгоолоос авахгүйдаад дархлааны систем яг зэрэг хөгжиж гисэн үстэй. Хүн байх хүртэл ер нь дархлаа байж л баг. Тэгэхээр энэ дархлааны систем гэдэг зүйл бол өөрөө асар олон сая жилийн туршид үүссэн бүрлдсэн учраас хамгийн төгс бөгөөд цогц бүтээл байхгүй. Өнөөдөр бид нар энд ингээ гуруулаа зогсож байна. Бид нар 2.5 сая жилийн цогц бүтээлүүд ингэ зогсож байгаа. Бид нар өөрсдөө дархлаа юм шүү. Бид нар өөрсдөө яаж нэхэ зэрэг хэр баргийн өвчнөд өвчлөхгүй байна. Гэтэл сая жилийн өмнө амьдарч ирсэн тэр одоо юу гэдгийг шимпанзегаас хүнлэг болж ирсэн тэр хүмүүс хамархан ханид томоо тусдаж юм айлсвал нэг вирусын халдвар аваад өчтдөг гэсэн байна. Гэтэл одоо яг хүн бүрээс тиймхүү юмдад өхгүй байх нь хэр баргийн юм. Дархлаатай учраас Маш их дархлаатай. Тэгэхээр дархлааны энэ одоо системийг одоо ойлгож мэдэхийн тулд цаг хугацаа их хэрэг болно. Яг л өнөөдөр ингээд үзэгчд маань ингээд би ярьж байгаа учраас үнэндээ би нэг энэ төвшөнд ярихын тулд ангайхт жишээлбэл энэ дархлааны талаар хагас жилийн туршид би яг энэ дархлаа гэдэг зүйлийг ойлгохын тулд өдөр шинэгүй намын сонсоод байсан. зөвхөн дархлааг ойлгохын тулд. Зөвхөн дархлаа. Тэгээд бид нар одоо үзэгчтэй 40 минут юм уу 50 минутын хугацаанд яаж ойлгуулна? Тэгэхээр бид нар одоо энэ хугацаанд одоо хамгийн энгийнээр л ойлгоно гэсэн элементарны төвшөнд.
Тэгээ ер нь л дархлаа гэдэг л Тэгээд энгийнээр хамгийн анхны ойлголт. Энэ дээр бол одоо ойлгохгүй битгий ядараа гэж би одоо хүмүүс тандж байна. Өө, ёсоо дахиад хэлье. Дахиад хором алдаж болохгүй байх шүү. Дархлааны талаар ярих гэж ш. Яг одоо эхлэх гэж байна Тий. За тэгэхээр дархлааны гэдэг хүний бие дотор байдаг гэж хэллээ. Хүний бие дотор дундаа хүний биеийн энэ одоо цус гэж байдаг тийм ээ. Энэ цус гэдэг зүйлээс чинь дотшооноо ордог. Бүр одоо микрос усан дотор. асар одоо яг жижигхэн бүтц байх нь шүү дээ дархлаа Барьж болохгүй нэ? Барьж болохгүй. Харж болохгүй. Тэгсэн хэрнээ хүний бит байгаад байдаг. Сүнслэг. Тэгээ тэрийг чи харж болохгүй барьж болохгүй юм чинь дархлаа гэж яаж нэрлэж Чичка. Ингээл дархлаа гэж яриад байдаг хүмүүс. Яриад байлаа. Тэгэл хаана байгаа нь мэддэг. Хаана байгаа нь мэддэг. Энэ чинь аим шиг болоод хөрөх юм байхгүй шнэ чи. Хүний бит хэрэгтэй болоод ингэж ярьж байгаа шнэ. Гэтэ яг тоо ярьж удаад яг тайлбарлаад яг хаана байгаа гэдээ харууллаа гэсэн. Цуснд гэсэн үү? Тий цуснд. Тэгэхээр дархлаа гэдэг зүйл бол өөрөө энгийнээр хэлэх юм бол юу гэхээр зэрэг энэ бидний байгаль орчинд бид нар хэдэн зуун сая бактери ням вирус амьдарч штэ. Тий. Энийг бид нар идэж байна, ууж байна, амьсгалаараа амьсгалж байна. Тэр бүх зүйл хүний биед гаднаас ингээ орж ирэнгүүт Хамраа одоо хаанаас урж штэ гараа зүсэх юм бол гарна тэр бохроор нь орж иж чинь хамар амьсгалаараа л орж иж чинь тийм ээ. Хамраар орж иж штэ. За тэнд тушгаа харуулж чинь. Тэгэхээр би энд юу хэлэх чинь нэхэр хүний бие бол яг л одоо байгууллагын системтэй адилхан гэсэн. Тушка яг ингээ ойлгохгүй сонсох чи голоор орж байгаа. За ойлгож байна. Тушка жоох мэдрэмжтэй байл та. За мэдрэмжтэй. За жишээлбэл гаднаас ингээ таанаас ч орж ирж болно. Тэгэхэд эсэргүүцдэг юм уу? Эсэргүүцдэг гэсэн. Одоо жишээлбэл нэг байгууллага одоо нэг гадны хулгайч орж ирлээ шүү дээ тийм. Тэгэхэд тохиолын систем ажиллаад энэ хулгайч байна гэж мэдэж авсан цагтаа хийж барьдаг үсэ тэрийг. Тэр бол тий. Яг тэр шиг л юм хүний бид болоод байдаг гэсэн. Яг бодит энэ гаднаас нэм бактери амруулж орлоо. Тэнгүүд яах нь вэ? Чиний бие организм тэр бактерийг харин юм байна гэдгийг мэдэнгүүтээ тэрний эсрэг цагдаа тэмцэж түүнийг устгаж биеэс зайлуулах юм баггүй. Тэгэхээр дархлаа гэдэг бол яах вэ? Хүний биед байдаг цагдаа нар гэсэн үг. Цагдаа буюу тэр дотор байж байгаа эсүүд гэж жижиг эсүүд байгаа. Тохиолын систем гэсэн үг. Тохиолын систем гэж ингээр хэлэх юм уу та одоо тэгж ард түмэндээ ойлгохын тулд ингээд хэлчих. Эмчнэр харах юм бол их бүдүүлэг тайлбар болж байгаа. За яриагаар бол үгээр их сайхан тайлбарлалаа тий. Болдог бол нэг тийм дархлааны бичлэг ч юм уу нэг юм үзчих гэсэн юм. Дархлааны шууд бичлэг үзнэ гэж байхгүй. Бид ч нэг бичлэг үзээд идэг үстэй. Би ингэж бодъё. Одоо би тушкач наад мөдөж яваад ирэх үү? Тушкагаа өрх юм нэг байдлаар орчлаа шүү дээ сая. Бараг бүгдээрээ загнаад ажиллаа. За тушкаа маань нэг юм одоо мөдөж явууллаа тийм ээ. Хүний хажуудлаас нь хамарсан мужаа мөдөж авчих. Би одоо яг чи нэхэр зэрэг жишээлбэл одоо энэ хамрын үргэлжлэлтэй өмсөд шүү дээ. Одоо ингээд өвлөгөд хамраас нь усгоож явдаг шүү дээ. Тэр чи хамар дотор ямар нэгэн бактери вирус байгаад байна шүү дээ тийм ээ. Тэгвэл одоо би яаж энэ хамрын үргэлжлэлийн одоо тэр үед дархлааны систем ажиллаж хүн яаж тэр одоо хамрынхаа өвчнөөс эдгэрдэг юм бэ гэдгийн талаар нь одоо би боддоор хэдэн хүүхдүүдийг бас тоглоулыг би бодож байна. Хүний дархлаа яагаад мууддаг вэ? Хөдөлгөөний дутагдал, оюуны хэд ачаалал, буруу хооллолт гэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Тэгвэл дархлаагаа хэрхэн дэмжих вэ? Спортоор хичээлэх, сайн унтаж амрах, эрүүл хооллолт, мөн гэр бүлэрээ өдөр тутам инхчин цайг уувал дархлаагаа бүрэн дэмжинэ. Эрүүл гэр бүлийн гишүүн инхчин дархлал сэргээх цай. Хүүхдүүдийг тоглуулад нөө жижигчсэн тоглолт бидний та хүүхдүүдэд дагуулаа ирсэн юм уу? Байгаа. Тэгээд энэ сахар өвчин дээр бид нэг оруулж ирсэн шүү дээ санаж байна. Одоо тэгээ нөгөө бактери чи ирэх үү? Тэгээ шүү дээ одоо бактерийг л одоо нөгөө хин юу? Хин блэ? Бетээс үү? Бетээс мистер. Ирэх юм уу? За. Тэгэхээр би энд одоо хүнийг ингээд хажуудлаас нарахад бол ингээд хамар харагдаж байна тийм ээ. Тэгтэл яг хүний ингээд урдаас нарахлаар яах вэ? Энд чи тал нь байхгүй шүү дээ. Талын завчаа ийдсэн байна уу? Тийм ээ. За завчаа ийдсэн байна гэдэг жоохон бүдүүлэг хэлчихлээ. Тэгэхээр яг ингээд эргүүлээ харахлаар яаж чинь вэ? Хүний ингээд тархин ингээд талын бүх юм ойлгомжтой харагдаж байна. Хамар ихэд л ингээд харагдаж байна. Хамрын самсаа харагдаж шүү дээ. Ингээд энгүүш агаар ороод ингээд ууш руу ордог. Тэгтэл яг гаднаас нөгөө нэг бактери ингээд вирус маань яах нь гэнт яах нь орж ирлээ гэж бодъё л доо. Гэнт бактери вирус маань орж ирэнгүүт хамрын дотор талын хөндөө шүү дээ. Энэ авч байгаа бол тий. Самсаа дотор нь яг бактери вирусууд ороод ирдэг. Наалцдаг гэсэн одоо. Чи нэг ханиангууд чинь хажууд нь байж чамд яг хамраач орж ирээд энэ дүү чинь тогтно гэсэн үг шүү дээ. За одоо энэ процессоос цаашлахыг одоо бүгдээрээ яг жүжигдсэн тоглолт байдлаар үзье би. Үзье. Яаж үзэх вэ? Тэг чи наанаас суухгүй наа чи жүжигдсэн тоглолт хийх хүмүүс нэ. Тоглолтын хэсэг энд явагдах юм уу? За. Би хаана уу? За энд яач тийм ээ. За харах хэрэг юм шиг байгаа. Хамгийн нэгдүгürt нь одоо бид нар яг чинь тэгэхээр мангасыг одоо оруулж байна тийм ээ. Мангас буюу одоо харийн бактерийг одоо оруулж байна тийм ээ. Гаднаас орж иж бактери. Багнаш өрөдөл. За. Харах хэрэг юм шиг байгаа. За мангасыг оруулж ирээ. Мангас. За нилээн уурлан. Аа. Энэ ч одоо нөгөө бактери вирус чинь шүү дээ. Бидний хамраар орж ирлээ. Хамраар орж ирээд яаж гинэ? Одоо нөгөө хамрын чинь салтанд хүрээд салтанд байгаа
хүний эсүүдээр хоолж ийн гэсэн үг шүү дээ. Идэж эхэлж Бидний байна. нөгөө нэг өөрсдийн Тэгээ эсээ одоо хамрын чинь эсийг ашиглаад энэ бактери яаж нэхэр зэрэг үржиж эхэлнэ гэсэн үг. Тэгээд энэ чинь вирус чинь яг нь өсөж үржээд томроод нөгөө хамарт чинь бүр битүү үрсэл явагдах нь шүү дээ. Тэгэхээр бид нар мэдээлэх хэрэгтэй шүү дээ. тэгэхээр яаж нэхэр зэрэг бид нар одоо ингээд хэн нэгэн ханиалгаж найтайлах үед яаж нөө хамраар маань ингээд бактери вирусд орж идэг байна шүү дээ. Тийм байна. Тэр бактериуд чинь ингээд хамар дотор чи ороод одоо ингээд зуурлаад байж байна. За одоо ингээд харж штэ идэж дуусчаа тэгээд Таваараа нэ тэ 50. шүд үдэж ихчихсэн. Хамран дотор бол тэ. За тэгэхээр энэ нөхөр чи яах нь одоо энэ дээр ингээд 50 байж болохгүй. За. Харийн амьтад хүний бид орсон бол энийг устгах шаардлагатай юу? Шаардлагатай байж байгаа хөө нэг тэргүүл. Нэг тэргүүл. Тэгвэл одоо хамар дотор чинь яд өгөхөр зэрэг тусгай энэ харийн амьтдыг илчилдэг гэсэн үг. Илчилдэг. Мэдээлдэг. Одоо нэгээс тохиолдолд энийг мэдэх ёстой гэсэн үг шүү дээ. Бид байрлагаар их юм бол. За одоо бүгд тохиол хамгаалтын эсийг одоо дуудъя. За. Тохиол хамгаалтын эсийг оруулаад ирээ тэ. За тохиол хамгаалт хийсэн. За одоо энд орж иж чинь. За энэ ингээд харж иж бүгдээрээ гүйж орж иж чинь хөрхөн. За. Хамгаална. За харж иж бүгдээрээ сандраад ингээд өгөөл чинь. Тэгээ харахад нэг уцаар ярьж гинөө. Тэгж байна. Уцаар яриад нэг сүрхий болоод штэ. За. Энэ яаж ийм ихээр зэрэг нэг осны хүний биед харийн амтан ороод ирсэн. Ороод ирсэн мэдгэж. Тэгэхээр энийг яаж өгөхээр энэ одоо харчлаа мэдчихлээ. Тэгэхээр хүний бие организм дотор харийн амт орж исэн учраас энийг устгах ёстой байна гэдэг мэдээллийг энэ яаж нөө нөгөө нэг харийн одоо амтныг чинь яг устгахын тулд дархлааны эсрүүд мэдээлэл өгдөг. Ер нь холбогч юм байна шүү дээ За одоо бэлтгэгч эс маань яг нөө гараад явчих тийм ээ. Тэгэхээр энэ яаж нөхөр зэрэг одоо хаашаа явж нөхөр дархлааны эсийг дуутахаар явчихсан гэсэн үг. За одоо дархлааны эсрэг нэг айхтар нөхөр орж Тэгээ ирнэ. дархлааны эс гэдэг чинь яг нөө маш чухал эс байна шүү дээ. За бүгд наашаа байна. За. За одоо бүгдээ яг чинь нөхөр зэрэг дархлааны эсийг одоо яаж ажиллаж энэ бактерийг уцаа. Энэ чинь нөгөө хамарт чинь байрлал идэж угаад байна шүү дээ. Та нар тийм ээ. За дархлааны эсийг орж ирэх харъя бүгдээ. За энэ ичдэг чисэн урд нь явж яарч гинэ. За нөгөө дархлааны эс маань яа буугаа Одоо тэглээ шүү дээ одоо. хаана нэгс тэр байна. Хөөе буудлаа. За дархлааны эс маань яаж гинэ. Босоод ирээ л гэж. За устгачлаа. За устгасан. За ингэ зогсож байна. За тэгэхээр энд ямар процесс болсон бэ гэхээр зэрэг энийг бүгдээрээ эгүүлээ санаа. Дархлааны эс маань хүний биед яг орж ирсэн. Орж ирэнгүүтээ яг нөгөө нэг ичдэг жис маань зааж өгсөн шүү дээ. За тэр нөгөө харийн бие чинь хамар дотор чинь идээд байж шүү дээ. Тэнгүү дархлааны эс гаргаж ирээд тэрнийг яг нь устгасан харийн биетийг. Харийн биетийг устгасан. За бүгд маань тэр одоо гараад ижээ заяа. За манай максимум бүгд. За энэ процесс юу болсон гэхээр зэрэг энэ бол хэвийн процесс. Хүний биеийн дархлаа сайн байвал яг үхээр зэрэг ерөөсөө яг нь яг энэ процесс үйлчлээд одоо энийг ичлээд устгаж өгөх нь шүү дээ. Тэгснээр хүний хамрын ханаад маш хурдан гэдэг чинь. Зарим нэг хамрын ханаад хүрэхгүй. Зарим нэг нь усны хоож явсаар хагаад бүр хүндрээд уушины хатгаа удаад те. Гэнтлийн бүс үлдээд чинь сэхэд очиод ингэ явдаг шүү дээ хүүхдүүд. Зарим хүүхдүүд зүг зүгээр байдаг шүү дээ. Тий. Яг хэвийн байгаад ингэж явдаг. Гэтэл яг үхээр дархлааны систем жоохон гажаад ирэхлээр дархлаас сүлдээд ирэхлээр юу болдгийг бэ гэдгийг одоо тоёрт би харуулж Дархлаагүй болно гэж. дархлаа сүлдлээ гэсэн үг шүү дээ. Бүр ингээ ядарсан. За дахиж үзүүлэх үү? гэсэн тоглолтыг дахиад нэг үз. Дархлаа сүлдсэн байдлаар нь бүгд үзсэн тийм ээ. За мангасууд угаас орж ирсэн байсан. Тийм ээ. Таваараа идчихсэн. Таваараа идэж байсан. Хамрын чинь хамаг юм чи идээ сууж шүү дээ одоо тийм. Энэ юу идэж чинь? Одоо манай дархлаа ирээд болчих. Энэ юу идэж чинь жуулж чинь? Одоо түрүүний хэлснээр нөгөө манай эсийг идээд чинь. Эсэг идэж чинь тийм. За душка бас зөв хариулаа. Би душкаг бас идэж байгаа болов уу? За ингээд бид хамрын маань эсэг идэл тэжээлэл өгөөч тамарч байна. За юу дахиад бүгд дархлааны сулдсан байдлаар нь жүжиг харагдах уу? За тэгээ. Холбогчтой цуг. Ичдэг жис маань урд нь төрүүлээ явчлаа. Манай энэ дархлааны эс ялч юу? Дархлааны эсийг хардаа бүгдээрээ доголдсон бүр ядарсан. Сулдсан орж иж штэ. Хард буу муугаж айтайхан барьж чадахгүй. Оо хэрэгтэй. Босоод иргэж хэлж чадчихэв. Оо тэгтлэгөө яаж гинэ? Воо юу вэ? Нөгөө чи мангас маань яхаа. Чи бол намайг барахгүй шүү гэдэг яхаа. Аваад явж таарч байна. Дархлаа ингээд яах нь? Дархлаа сулдснаар нөгөө нэг дархлааны эсүүд чинь бактеригаа устгах чадхаа болждог хүн шүү дээ. Тэгээ өвчин юм үү? Тэнгүүд чи яаж нэхэр зэрэг нөгөө хүний одоо бид чи нөгөө бактерийн 30 өнгө өсөж үржсээр байгаа сүултээ бүр яах вэ? Хүнд өвчин өсөж байгаа юм шүү дээ. Тийм байх, тийм байх. За жүжиг дууссан уу? Жүжиг эргэл дууссан. За баярлалаа. За хүүхдүүдэд баярлалаа. Тэгэхээр энэ юу харуулж байгаа нэг сонсоод дархлааны системийг би инженеэр тайлбарлалаа. За багийн ойлгосноо чи тайлбарлаа. За маш сайн ойлгосон. За би тайлбарлах юм уу? Түшгэ тайлбарласан дээр би нэмэх юм уу? Би юу сайн түшгэгээ тайлбарлаад яг хөө хэл ам гацаад ерөөс явахгүй. За жи. За дархлааны эс маань ер нь бол бидний гаднаас одоо орж ирж байгаа нэм бактерийг бол одоо эсэргүүцэх, устгах бүрэн чадвартай. Хэрвээ дархлаа сайтай байх юм бол хэрвээ дархлаа сулдсан одоо дархлаа муутай байх юм бол тэр нөгөө гадны нэм бактериндаа дийлдэгдээд буюу ойлгомжтойгоор хэлэх юм бол дийлдэгдээд цаашлаад өвчин өмгийг үүснэ шүү. За багийн бол амар сандар зөвлөлт гарцсан ярьж байна. Тэ нөгөө над руу ингээ камера ойртоо. Нөгөө ангаахын одоо
оюутнууд нэг хичээлээр нөгөө нэг шалгуулж байгаа юм шиг надад шалгуулж. Би ч бас нэг ангаахтаас хэсэг багшилжсэн юм. За төшкөө сайн ойлгосон байна те. Би ойлгоцоо. За би эндээс нэг юм асууя. Одоо асуулт эхэлнэ. За асуулт асууж болно те. Болно үстэй чөлөөтэй. За би хальт сууч. За тэг. Дархлаа сулдж байна гэж байна. Чиний дархлаа. Дархлаа сайтай байна гэж байна. Хоёр юм байна. Тий. За бодит хүн дээр яриа тэгвэл одоо жишээлбэл би одоо ингээл ханаа томоо их амархан хүрээд идэг өвөл. Одоо ингээ яг намрын үлрэл та. Нос томоо гойж бол. Тушка бол ханаа төрдгүү гэдэг байгаа. Тэгэхээр дархлаа сайтай нь үү? Сайтай л байна да тий. Тушка юу? Ер нь одоо дархлаа сайтай гэдээ бас хэлчих бас болох л талтай нэг талаа. Би бол муу байх гэдэг. Тэр чинь жоохон дархлаа чинь жоохон соловтор байна гэж хэлж. Би болохоор ингэж бодоод байна. Аа. Би энэ дээрээс нэг юм танаар би үзүүлж болох болов ямар нэг юм. Энэ дархлааг одоо ер нь яаж үздэг юм чи гэдэг юм. Аа зүг. Асуулт л дээ. Саяны чиний дархлааны эс чи яг саяны тэр нөгөө нэг шинжилгээнд хамраачих гэдэг. анх ирсэн нөгөө нэг буутай дархлааны эс чи хүчтэй байна уу? Аль эсвэл юм сүлдсэн байна уу гэдгийг харах боломжтой юу гэж асууж шнэ надаас. Харин харах боломжтой юу? Ер нь боломж байдаг юм. Боломж байна. За хаби гратаас руу явах уу? Үгүй тийш явах. Одоо яг хөөхөр зэрэг би өөрөө энд шинжилнэ. Тань шинжилгээ юм байна уу? Микроскопын шинжилгээгээр цуснд чинь үзнэ. Нэрээ цуснд байдаг гэсэн шүү дээ, тий? За энд автраа тавьсан байж байна. За энэ бол одоо хүний цусыг хэдэн зуун сая дахин илүү томруулаад одоо чиний нэг тусал цусаар цуснд чинь байгаа тэр дархлааны эсэж харна. Багийн дархлааны эс үнэхээр сайн байна уу эсвэл муу байна уу гэдэг чинь сайн муу тэгээд харагдах уу? шууд харагдана. Та нүдэрээ хараад шууд таних уу? Шууд хараад таньна гэсэн үг. Вау, эмч хүн чинь л одоо ийм. За тэгвэл бүгдээ багийнхаа цусыг үзэх үү? Тэгье. Цусыг үзэж дархлааныхаас ямар байгаа үзэх. За багийн чинь сууж байна. За. Тушка эндээс бэлэн байгаа байна. За. Ханаас цус авдаг үлээ? За өндөгнөөс нь цус авнаа. Хэрэг цус авах вэ? Өндөгнөөс нь цус авах чи их цус авах гэж явах уу тушка. Миний өндөг чи хаана өдөг үлээ? Гэсэн аахгүй. За. Өндөгнөөс гэхээр бас хүмүүс ойлгох. Эйгүү те. За хаанаас цус авах вэ? Өндөгнөөс. Тэгээ хурууны өндөг гэж байгаа шүү дээ тийм ээ. Энэс нь давнаа л гэсэн үг шүү дээ. За. За мэдээж эрэг одоо ариун орчинд бид нар бэлийг одоо өмсөх ёстой тийм ээ. Манай үзэгч сайн мэдж байгаа дөө. Багийн бол хатгуулаа сурцсан. За багийн юу байна? Дун туруугаа өгчих заяа. Дун туруугаа өгөө. Дун туруугаа гэхээр та буруугаар авч Дун туруугаа өг гэдэг чинь. энэ тийм юм хийж болохгүй дандаа нэг сөргөөгөөд өөдөөс нэг юм хийчих гэдэг. Манайхан ийм үзэгчтэй манай нэвтрүүлгийн онцлог давуу талыг бас ярихад ингээд дандаа бүх юм бодит ороод ирсэн чи бүр даахаа байцлаа. байдаг байгаа. Тэгэхээр илүү үзэгчд маань бас их итгэлтэй байдаг болов уу гэж би бас боддог юм. Манай нэвтрүүлгийн давуу тал. Тэгэхээр бид нар имийг ер нь бол одоо бодитоор бол нүдээр харж одоо итгэх ёстой шүү дээ. Мянга сонсохоос нэг үзэгдэх шиг. Цаавал бид нар бол хүүхдүүдийг харж байхад бол ерөөсөө ингээл сонсч л байлаа шүү дээ баг тий. Энэ ингээ харж ясна. Тэгэхээр бодитоор яг дархлааны эс хүний бид яаж оршин тогтдог юм тийм харах нь бол бас их чухал шүү дээ тийм ээ. За одоо бүгдээрээ. За багийг хамгийн гүн дээр натгана. За хамгийн юу байдгийг. Тэрний багийг 5 дээр нь тавьчлаа. За яа. ингэж зүрх хөөх юм уу? За дун туруугаа. За дун туруугаа өгнө За тий. дун турууч гэдэлгүй дээ. Энэ босод бүх хамаагүй заяа. За ингээ спиртээрээ сайхан арчичээ. За барьж гараа. За. Өвдөхгүй. За. Гөө би ч гэхдээ хамгийн гүн гэдэг. За хатгалаа. За цус маань гадарлаа. За гараад ирсэн гарсан. За цус бол ер нь жоох өтгөндөө байх шүү нөхөр минь. Өндөө өгдөг чинь Энэ хоёр дээр нь газ давндаа ууж гин ууч. хэсэг уухгүй ч эргээ уугаад эхэлсэн За шүү. одоо энэ дээр бид нэр Дарчгүй тий. цусны дээрээ шилээ тавьчихна. Энэ одоо хэд дахин татаж харах уу? Цусыг харахын тулд. За одоо та хоёр ойлгох юм бол ойлгохгүй нарийн. За одоо би та хоёрт цусаа харуулъя. За жинкнээсээ харагддээ шүү одоо тий. Яа. Цайлааны. Алуу харъя гэсэн. За алуу харъя. Харъя. За тийш нэ дэлсүүг харцгаарай. За хоёлоо. Тушкараш. Воо энэ юу вэ? Эснүүд үү? Тийм бай. За энэ бол одоо яг хөөр зэрэг хүний биеийн яг цус. Тэгэхээр яаж нэхэр багийн цус бол одоо энд урсж штэ харж байна. За багийн цусыг урсж байгаад бол харж байгаад бол их гайгүй боломжийн бас гайгүй шингэн байна гэсэн үг шүү. За. Энэ улаан өнгөтэй юмнууд чи юу гэхээр зэрэг чиний одоо цусны улаас. Цусыг улаан байлгах зүйл. Одоо чиний цусны өнгийг улаан байлгадаг хүчил төрөгчийг чинь зөөвөрлөж өгч яадаг гол эсүүд чи эдгээр байх шүү. За юу. За тэгтэл дархлааны эсүүд гэж байдаг. Авийн үстэй хаяа доктор анхааргарлаа шүү. Ажил төрөл яах вэ? Эрүүл мэнд чухал шүү. Ээжийн үстэй хаяа доктор ихэж байна шүү. Эдмүнг яах вэ? Эрүүл мэнд чухал шүү. Ах ихч дүүгийн
шимтэн үзлэг нэвтрүүлээ айлд бүгдээрээ цуглаарай аяа доктор. Хүний дархлаа яагаад мууддаг вэ? Хөдөлгөөний дутагдал, оюуны хэд ачаалал, буруу хооллолт гэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Тэгвэл дархлаагаа хэрхэн дэмжих вэ? Спортоор хичээлэх, сайн унтаж амрах, эрүүл хооллолт, мөн гэр бүлэрээ өдөр тутам инхчин цайг уувал дархлаагаа бүрэн дэмжинэ. Эрүүл гэр бүлийн гишүүн инхчин дархлал сэргээх цай. За би дархлааныхаа хэсгийг нь одоо би харуулъя. За эндээс Тэрийг хайх шаардлагатай мó тийм цөөхөн байд юм уу? ер нь бол дархлааны эс бол цөөхөн шүү дээ. А улаан эсээ бол хамаагүй Тийм цөөхөн. актер одоо хурдан бол яах нь олон байдаггүй гэсэн үг. Яг өвчин эмгэг одоо яах нь тохиолдсон тохиолдолд яах вэ? Дархлааны эс хаана вэ? За дархлааныхаас их харцгаая. Энэ олон замын алингуур нь явах вэ гэдэг шиг энэ олон эсний аль нь вэ? За одоо харнаа бүгдээрээ. За би эндээс нь ингэж хөдлөхөд жоох хэцүү байна. За явж байна. Хайж байна. Хайж байна. Энд чинь нөгөө компьютероос серч хийхээс арай хүнд юм тий. Хүнд. За. За нэг өөрийнхөө цагаан юмд гарч ирэндээ заагаар гад ирсэн шүү. Аль? Энэ үү? Энэ. Энэ дөрүүлж гинөө. Гүй. Энд дор гад ирж байна. Энэ үү? За одоо үзэгчд маань харж байгаа. Аа. Энэ нэг өөрийнхөө нэг юм харагдаж байна. Арай өөр мөц бүтэцтэй. Олон За энийг бол илүү ойлтуудад харуулж байгаа. Тэгэхээр энэ улаан эсүүдний мөнгөтэй байхад дархлааны эс нэг харагдаж байна. Тэгэхээр багийн чинээ дархлааны эс шүү. Тийм байна. Тэгэхээр дархлааны эс гэдэг энэ зүйл чи хүний бие цуснд ангиж тохно шүү дээ. Арай бусдыг бол жоохон тунгалаг сонин юм байна. Арай өөр өнгөтэй. Арай Дотор өөр нэг жижиг хараар юм байна бас. Тийм байна. Сайн анзаарах юм бол ингээд бодгоноо хөдөлж байгаа шүү дээ. Энэ дотроо бактери бариад идсэн байж байна. Тэгэхээр чиний цусны дотор янз бүрийн байдлаар гаднаас Үүргээ гүйцэтгэл байгаа юм шүү дээ одоо. гүйцэтгэж одоо энэ дотор ингээд жижиг хараар юм байна. Ая доктор энэ том жижиг гэж одоо энэ хэмжээ ер нь ямар байдаг вэ? За. Тэгэхээр одоо багийн чиний хувьд бол одоо яг гол үнэлэлт өгөлт хийх цаг болсон шүү дээ. За. Дархлааны эс чинь сайн байна уу? Эсвэл муу байна уу? Эсвэл дунд байна уу гэдэг чарж. За ер нь бол багийн дархлааны эс бол ерөнхийдөө бол дунд байна. Дунд байна. Дунд гэхээр ерөнхийдөө бол жоохон дархлааны эс жоохон сулгасан байна. А тэгэхээр ердөөсөө дархлаа сайн үгүйг бол том жижигэр л Том жижигээр чинь л ингээ хараад мэдчихнэ гэсэн үг шүү дээ. Одоо саяны энэ одоо дунд байна гэдэг чинь үхэр зэрэг сая тэр жүжигчсэн тоглолтын дээр нэг банд яах нь. Нөгөөд чинь сүлдцэн ингээд байсан шүү дээ. Тэгээд нөгөө бактери нинга барих жоохон чадар муутай байсан шүү дээ. Эсвэл айгүй хүчтэй орж ирсэн боловч гартаа бууг орж ирсэн шиж магадгүй тийм. Яг тэрнтэй адилхан. Тийм. За. Тэгэхээр яаж нэхэр одоо энэ чиний хувьд бол дархлааны эсвэл жоохон дундаж буюу дархлаа жоохон суларсан байна л да. Дархлаагаа сайжруулмаар юм байна да. Одоо энэ байдалтай ийм дархлаатай байвал чи амархан ханаа том хүрнэ. Хоолой чи амархан их өвддөг болно. Бөөрийн өрөвслэр өвчлөхөөс ч олон нэмэгдэнэ. Бөөр цааш бүр хавдар гэдэг өвчин хүртэл дархлаа сулцснаас болдог шүү дээ. Энэ ер нь дархлаас бүх хүчний үүсвэр шүү. Дархлааны хэмжээ бол энэ хэмжээнээс доор хаяж 2-3 дахин илүү том байх хэрэгтэй гэдэг шүү. Оо би нэг юм бодогчлаа. За, Тушкаг үзүүлээ. тушкаг яах гэж үзүүлэх юм. Дархлааны эсийг харъя. Хичээл дурсалтанд ордог. Дархлааны эсийг харъя. Минийхээс том байна уу жижиг үү харъя л та. Чи зөв тушкаг хөдөө гадаа байдаг тэгээ жоохон Тэ хонь яман дээр ойрхон чи ер байсан. нь зөв дархлаагаар Хон ер нь ямаа одоо дээр гинэ. Адон дээр гэж. Тэмэн дээр ойрхон байсан хүн. дархлаа тушка одоо яагаад үзэж чинь гэхээр би чамаас нэг асууч. Яагаад чиний дархлааны сулгацсан юм бэ гэдэг чинь чамаас хэдэн зүйлд би асуух гэж байна л да. За. Нэгдүгээр чи одоо нойрон дээр нь ямарх вэ? Нойронд их муу. Нойронд муу одоо хэд гэж үлдэж байна? 3. 3 өтгөө гэж Тэршин бол кьют хийж. Facebook ухна. Ой. Пост бичин лайк дарна. Тэгээ одоо хэд гэж усах вэ? Тэгэл нэг 8. Тэгээ чи тооцоол хэлдэг 3 цаг гэж унтаад 8 гэж чинь 4 5 цаг унтдаг юм уу? 5 цаг унтдаг юм аа. Яг хамт нойроо авч чаддгүй 5 шүү 6 цаг. Амар Тэгэхээр чи гэж байна. Хүн өдөрт доор хэж 8 цагаас дээш унтах хэрэгтэй байхгүй юу? Заавал. Би одоо 10 цаг унтчаал нойр өрөөд шүү дээ. Тушка бол яхаа хийх ажилгүй юм. Тэгээ яах нь 4 цаг чи унтчих 5 цаг унтчих чинь дархлааны эсүүд чинь ядардаг хүн шүү. Нойр дутуу. Нойр дутуучраас. За ингээд яг хөө нойр гэдэг дутуу хүн бол хамгийн амархан ханаа том хүрдэг. Хамгийн амархан бизнес сүлдээ хийж үздэг. Тэр чинь өөхөө зэгээ дархлааны эс чи амархгүй шүү дээ. Тийм учраас багийн одоо чи тэр уцмацаа оролдохоо бол шөнөд ажиллахлага Гүй ухаалаг үт чи өөрөө ажиллаад ах юм биш шүү. өөрөө ажиллаад байна шүү. За энд одоо харагдаж шүү. Тэнд нэг Энд байна. энд харагдаж тэр доороос харагдаж шүү харж байна. Оо энд байна. Энд бас харагдаж. Энэ юу вэ? Наад чи зүгээр улаан эсүүд чинь байна. Хөлсөн улаан эсүүд. Хөгшөрсөн. За энэ цусны дотор нэг бактери гүйж харж байна. Энэ нэг Тийм ээ энэ нэг хар юм Одоо байна. энийг үзэгчтэй Сайн харуулъя. Энэ их сони биш. Алга болох. Байна. За Энэ хар юм яваад шүү. за годгонсын цусны дотор явж байна. Явж байна. Энэ бактери юм уу? Бактери биш тийм хөдөлж шүү. Энийг одоо барьж авна нэстэ. За одоо энэ Дархлаа. яг үгээр зэрэг тэр нэг улаан ногоо өмнөдөө шүү. Эдгээр чинь одоо ажиллаад устгаж авах хэрэгтэй байна шүү тийм үү?
Тэгтэл багийн хувьд дархлаанаас жоохон солоотор байгаа учраас энэ бактериуд амьдраад шүү дээ. Шин миний өөрийн цус үстэй яг Чиний өөрөө чинь одоо нэг дөнгөсөө гатгсан үстэй. Ямар эвгүй юм бэ? Энд нэг явж идэг юм шүү. Тэгэхээр багийн чи юу гэхээр зэрэг ерөөсөө энэ нөхөр чинь чиний хоолойг чи өвдөж болно. Бөөрийг чи өвдөж болно. Бүгд эдэрхтэн яс үе чи өвдөж болно. Тийм учраас дархлал сайн байх ёстой гэдэг гачил ийм өчтэй байна шүү дээ. Ой, маш ойлгомжтой. Чи нойрондоо сайн байх ёстой, хоолндоо сайн одоо яг зүг зогстой, ногоон жимстэй сайн хоол идэх ёстой. Ядарх султхан байх ёстой. Стресс ирнэ гайгүй өстэй. Стрессгүй байна уу? Энд чинь Монгол улсын замын төгжрөл чинь л өөрөө стресс шүү дээ. Байлгүй яах вэ? Тэгээд спортоор хичээлэх ёстой, арх тамхи уухгүй тийм ээ. Гэвчлэн ийм амьдралын зөв маягаар баримтлахгүй бидний дархлаа сүлдээд биш үү? За одоо ягаарын бохирдол чинь бас ялгаах нөлөөжтэй. Тийм байна те. За юу вэ? Би үзүүлчих. Тушкагийн хувьд бид нар одоо үзье. Тушка би ягаад тушкаг үзэж байгаа юм. Энэний дархлаа сайн байж магадгүй. Харин би бас тэгж бодоод байна. Цэвэр агаард одоо олон жил хөдөө мал дээр өсч саяхан орж ирсэн нөхөр шүү дээ. Хоёрдугаар Хот үзээд удаагүй л. л. Одоо өдрийн 10 цаг унтчих нөхөр. Энэ нөхөр. 10 цаг. За тэгээд одоо юу байгаа бүх юмыг хамт шимж идчихээн энэ нөхөр. Ажил гэж одоо би энд хийж байгаа мал. За тэгээд одоо яаж чинь. Дээрээс нь одоо тэгээд надтай зэрэгцээд ерөөсөө хүн алдан зөвлөгөө өгөөд ерөөсөө их том сэтгэлийн одоо юу гэнтэй стресс багтах юм. За одоо тэгвэл тушкаага бүгдээрээ үзцгээе. Тэгээд тушкаа чи ер нь бараг шинжилгээнд туршилтанд наруулж ирсэн тохиол ховор гэдэг шүү. Төрөө өчсөн дугаар дээр нэг юм гаргаж ирсэн юм. Тэр нэг багийг оруулах гэж багийг орохгүй гэж байсаар тушкааг оруулж ирсэн шүү дээ. Тэгээд тушкагийн нөгөө өрийн шингээ гаргадаг уу? Тэр тухайд дахиж яриад явах тийм ээ. За Зүгээс ойлгох уу тийм чи? За чи наа заагаад явах. За барьж. За. Ер нь бол зүгээс ойлгох нь маш зөв. Энэ юухээр одоо багид байгаа одоо юу гэдгийг халдварыг бид балдартай байх юм бол тушкаа дамжуулах сэргийлж гинэ гэсэн үг шүү дээ. Ер нь тийм ээ. За үзэгчдээ суугаа солиогүй үстэй. Үзэж байгаа биз? За үзээрэй. Дархлааны талаар нэвтрүүлэг явж байгаа шүү. Тэгэхээр хүний биеийн дархлааны гэдэг зүйл бол өөрөө л одоо маш нарийн түвшинд бид нар олж тогтоож байгаа юм шүү дээ, тийм ээ. Энгийнээр харах боломж юусэн. Нэг хөдөлгөөн дархлаа сайжруулах уу? За Одоо харъя. Би ч одоо энэ цайраас салхаа бодлоо энэ. Жохоо уусан байна. Та одоо наана сууж явахгүй доо доктор. Бид хоёр одоо ингээд за хоёр баг өөртөө ойлгочлаа шүү дээ ер нь те. Одоо хүмүүс үзэгчд маань ч ойлгочлоо. За эдгээр бол ингээ улаан хийснүүд дуусч байна. Тушкагийн цусыг бүгдээр харцгаая. Айгүй сайхан ингээд Тэгэхээр тушкагийн цусууд хайцсангүй хурдтай шүү дээ, тийм ээ. хурдтай. Чинийхийг бодох юм бол харьцангуй 2 дахин илүү хурдтай. За хөдөлгөөн ч гэсэн боломжийн. Тэ. Ер нь бол гайгүй харагдаж шүү дээ, тийм ээ. За. За хайна. За одоо манай нөгөө Дархлааны эс маань одоо энд явж байгаа. байгаа. Хаана байна? Байна уу? За хайсаар л хайлтын систем. Өө энэ гаадаг. Оо! Энэ үү? За энэ гаадаг тийм ээ. За энэ байна. Дархлааны эс. Дархлааныг харж ий бүгдээрээ. Ямар хөө харж байна? Ер Хөөхөн. нь арай том юм биш үү? Хэмжээний хувьд бол багийн утгамд харьцангуй том харагдаж байгаа. Том байна. Ер нь одоо багийн цусны хувьд энэ одоо улаан эстэй ерөнхийдөө төстэй тийм ээ. Хэмжээний хувьд яг ийм гоё одоо яах нь. Цэх бөөрийн хэлбэртэй байсангүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр багийн хувьд одоо яг энэ байдал нь алдагдсан байсан. За тушкагийн хувьд дархлааны эсэнд бол харьцангуй бас чамааг өдөр дээр юм шүү. Тийм ээ. Тэгэхээр ястаа аргагүй нөгөө цэвэр агаарт байсан хөдөө гадаа Тушкада байсан. баяр хүргээд одоо ямар ч нэг Эрүүл чирэг л байна. Дархлааны эснийг харьцангуй сайхан том хэмжээтэй харагдсан. Өдөрчд маань нэг харж байгаа тийм ээ. Ойртуудад харуулъя. За өөр дахиад дархлааныхын эсүүдийг харъя жишээл. Одоо бактери нэнгээр залгсан байна. Сайн харах юм бол дархлааныхын эснийг хөдөлж байна. Зууралдаад доош нь ингээд ер нь дархлааны эснийг хөдөлж гэхдээ их удаан хөдөлгөөнтэй л дээ. Нөхөр бол тэгээ бактериудыг баг нь барьж идээд яг нь устгаж идэг юм чухал эсүүд байна шүү дээ. Бактери ер нь харагдахгүй юм тий. Харин чамд цусны чинь бактери байхгүй. Энэ юу гэхээр зэрэг чи дархлааны эсүүд чинь устгах айцсан байж дээ тэрийг чинь. Байхгүй. Зөв. Ер нь ч тэгээ нэг бактери байхгүй гэсэн үг үү? Тий, тэгэхээр чи энэ дархлааны хувьд бол сайн байна л гэсэн үг шүү дээ. За бид одоо юу хайж байгаа лээ? Ерөнхийдөө бактерийн байна уу гэж харж байна. За байхгүй байна. За байхгүй байна. Баяр хүргэе. За ингээд ерөнхийдөө бол багийн юу тушкагийнхаа хувьд бол ингээд дархлааныхын системийг нь харлаа. Гэхдээ эн чи юу гэхээр зэрэг ерөөсө бодиттой байж байгаа. Тийм бай. Бидний дархлааны одоо систем жоохон муу ажиллаж байгаа бол дархлааны эсийн хэмжээ жижигрээд тийм ээ. За нөгөө бактери ингээ барих чадвар нь алдагдаад цусны дотор бактери гарч ирэх үгүйсэхгүй байж төхнө шүү дээ. Тэгэхээр тушкаг бол харьцангуй сайн биш дээ. Манай чинь нойрондоо сайн байсан байх нь тийм. За харьцангуй одоо манай хүн чинь одоо энэ ажлын стресс гэдэг юм тийм ээ. Ингээ явж идэг. Тэгэхээр энэ дархлааны хувьд бол боломжтой байна. Чи тэгэхээр одоо яг өнөөдөөс эхлээд өөрийнхөө дархлааг хамгаалахын тулд миний хэлээд байгаа юм бүх зүйлийг л одоо хэрэгжүүлэх шаардлагатай байна хөргөн. Энэ өвөл дахиад чи сарын дараа нэг татдаг үзүүлээрэй заа. өвөл их урттай манай Монголын. Өвөл их урт штэ. Тэгэхээр одоо нэг өвөл дархлаа муутай байх юм бол ер нь ханаа томооноос бол салахгүй л яваад байна. Салахгүй л. Тэгэхээр бид нар дархлааны систем гэдэг энэ нэг өчүүхэн одоо эсийг л бид нар хайрлаж, хамгаалж, тордож л явахгүй бол
Энэ маань сүлтгэл юм бол бидний бие бол ерөөс хамгаалтгүй болсон орд харшил гэсэн үг. Тэр Энийг хамгаалтгүй одоо яаж харшил яах юм? Хамгаалал одоо яах нь? Хулгайчид, дээрэмчид одоо яах нь? Тонолчид, алуурчид байгаа шүү дээ. Дархлаа байхгүй хүн гэж байхгүй дээ. Дархлаа байхгүй хүн бас байна. Бөөрөв. Байна. Одоо саяны тэр дархлааны нэг бөөрөнки гэсэн байсан шүү дээ, тийм ээ? Дархлааны бөөрөнки эсгүй хүмүүс байдаг. Энэ ямар хүмүүсээ түүхээс зэрэг одоо доох өвчтөе хүмүүс шүү дээ, тийм ээ? Доох өвчтөе хүмүүс ч одоо дархлаа хомсдлын вирус бий одоо Тийш нэрээ те. дархлааных нь эсүүдийг нь нөгөө нэг доохын вирус ч устгах аждаг. Тэгээд юу яах вэ? Тэд нар маань дархлаа байхгүй ч. Тэгээд явсаар агаад. Тэгээд дархлаа байхгүй хүн яах вэ? Ханаад хүрлээ. Тэгээд ханаад нь хүндэрсээр агаад уушны гүнзгий дутагдлоо тэгээд нас орчдөг. Ер нь доох өвчтөе хүн бол ерөөсөө юу яадаг штэ. Үзчихийж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө билжээд ер нь бол үндсэн өвчнөөсөө болж нас ордог юм аа. Ерөөсөө л Дархлаагүй болоод дархлаа нь сулдаад тэрнээсээ болоод хатхинд бариулдаг юм аль яад гэх тийм ээ. Ингээ амархан юм биеийн дархлаа байхгүй учраас тэгээд яг нөгөөдөлд нь дураараа идэж уугаад биеийг байхгүй болгож байна. Тийм ээ те. Тэгэхээр дархлааны систем гэдэг бол одоо маш чухал зүйл юм аа гэдгийг өнөөдөр тоо ойлголоо шүү. Ойлголоо. Бүрэн сайн ойлголоо. Дархлаагаа хайрлаа хамгаалъя. Дархлаатай бай. Дарахгүй л хамгаалаад тахгүй. Дарахгүй л байна. Байгаа хэдэ байгаа өвлийн цагт бол харьцангуй малгайлгууд явах гээд чинь бас энэ цуцаан хангамч юм уу да дархлаач зөвлөхөд үүсэхгүй шүү. Оо зүг. Аяа доктор. Одоо энэ дархлааны эсвүүч ингээд байгаад байна те. Бүр алга болно гэж бол байхгүй хөөхөө тэгээд бүр жижигэрдэг юм шиг биш. Ер нь хэмжин буудаад. Энийг одоо би сайжруулах арга байдаг юм уу? Одоо тэгээд сайжруулахын тулд миний хэлсэн нөгөө дэглэмүүдээ сайн баримтлан нойр хоолндоо гэдэг хэлсэн шүү дээ те. Тэрнээс гадна бас сүүлийн үед бол бас монголчууд энэ ургамлын гаралтай одоо цайгаар тий одоо юу гэхээ зэрэг өөрсдөө дархлааг дэмжиж байгаа юм. Юу гэхээр зэрэг хуучин цагийн монголчууд ер нь дархлаа их сайтай байсан байна л да. Тэгээд судлаад үзсэн чинь ерөөсөн монголчууд тэр үеийг ханиа томоо одоо янз бүрийн халдвар төчмөдөж байж байгаа шүү дээ. Тэрнээс тэр үед эм гэж байсангүй. Харин тэр үед яасан гэхээр тэд нар өөрсдийн орондоо одоо энэ шинсэрхүү бодрогно гэдэг энэ яг дархлааны маш чухал одоо ургамал эми ургамал байхыг олж татсан. Тийм өвс ургамал юм уу? Энэ шинсэрхүү бодрогно. Тэрийг одоо эртний хүмүүс яаж уух вэ? Тэр монголчууд маань сайхан хандлаа цайндаа хийж уудаг байсан байгаа юм. Та хааны томоо хөрсөн үе тэрнгээр утлах хийдэг байсан байгаа юм. Одоо манай маш олон одоо бол тэр шиндэрүү юу лээ? Шинсэрхүү бодрогно. Тэр бодрогно байна уу? Одоо энэ ургамал зөвхөн Монголд турдаг. Энэ ургамлын одоо хувьд бол ерөөсө дархлааны тэр эсүүд шүү дээ тийм ээ. Тэр эсүүдийн чадамжийг дэмжин дархлааны эсүүдийн хөдөлгөөнийг нь маш сайн дэмжиж байна. Тэгэхээр яж өгөх зэрэг дархлаа гэдэг зүйл чинь яг нь улам сайжруулж байгаа гэсэн үг шүү дээ. Би бол энэ тэрийг одоо сүүлийн үед бол зөвхөн Монголд л ургадаг аа. Тийм ээ. Зөвхөн Монголд явж хоёлоо төмөр тэнд цай байгаа тэрийг аваад өгдөө нэг дархлал сэргээх цай гэдэг байж байгаа. Тэрийг аваад өгч. Энэ цайнд найрлагын байгаа юм уу? Тэр цайг нь одоо ууж авахгүй юу? Ерөнхийдөө бол тэгээ яг гоо зэрэг энэ найрлаганд нь шинсэрхүү бодрогонд орсон. Гайхаа. Наа чи мөн шүү дээ. Өө тийм биш. Дархлал сэргээх гэсэн. Чи арай уугаад байгаа юм шүү дээ. Чи уусаараа харин гайгүй гараад байгаа юм шүү дээ. Одоо ч гэсэн ууж ийн. Тэгээд энэ өдөө хүүши тийм биш энэ хандалцаа болж. Тэгээд энэ гайгүй гараад байгаа юм шүү. Чи хэр ууг гэж хэлсэн энийг өөр. Өө харин өчтөр нэг юм аваад надад уулын гэсэн. Очиж байгасан. Монс хүнсийн одоо монс хүнс шүү дээ тийм ээ. Монс хүнс гэдэг одоо манай одоо үндэсний энэ яг энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүн одоо энэ эрүүл мэндийн цай үйлдвэрлэх энэ толгой компани. Энэ компани энэ хамгийн номер 1 буюу хамгийн одоо энэ хүчтэй үйлдвэрлэх би энийг бол маш их хүндэлдэг. Юу гэхээр энэ дотор шинсэрхүү бодрогно хэмээх дархлыг сэргээдэг гол чухал найрлагыг. Зөвхөн Монголд байдаг юм. Цэвэр ургамлын гаралтай. Тэгээд цаандаа ингээ өвлийн цаг одоо энэ нэгд ханы том хурж хөх эрсдэлтэй дархлал сүлдэх эрсдэлтэй үед ингэж яг ургамлын гаралтайгаар дархлаагаа эсүүдэд дэмжиж би энэ одоо явж байгаа. Энэс бас нөхөч хоёр талын баг уугаа ийцсэн биш үү? Танд өгсөн юм байна шүү дээ. Энэ би таныг орхин явчихгоо чи одоо тэгээд энэ нөхөч одоо энэ ханы том хурж хөх ингэ байгаадсан юм шүү дээ. энэ яа сайтах юм те? Юу яач дөө? Багийн энд нэг 10 ширхэг байх шиг байна. Энийг чи авчихсан юу? хоёлоо яах юм? Дархлал сэргээх цай гэдэг одоо байж байгаа. Хоёлоо яг хөө тэгээд авсан газраас нь авч болно шүү дээ. Авсан газар нь хаана? Монсын эмийн сангуудаар тэгээ бусад бүх супермаркетээр зарж байгаа. Монс ч Монгол орондоо ярил үү? Тийм шүү дээ. Оо за. Дархлал сэргээх цай гэдэг ингчин гэдэг одоо цай байгаа шүү дээ. Одоо чи надад нэг үлдээчтэй. За ингчэнтэй хамт дархлаагаа сайжруулъя. За манайхан хараад аваарэ. За багийн юм тэгээд наадхаа тэгээд цаахуу нэг сар уучаад Нэг ширхэг цайг нэг аяг боцлом халуун усан дүрэл тэгээд уучих юм биш үү? хоёулаа нэг сарын дараа ирж хоёулаа уулзалт. Өөр гарна уу? Тэгээ хоёулаа цусаа дахиж нэг үзье. Дархлаа чинь ямар болсон байна? Нэг бактери нянгуй чинь цуснд чинь Цааныхаа үр дүнг харъя. гэдэг чинь нэг үзцгээ тэхүү. Тэ. За ингээд ерөнхийд өнөөдөр бид хоёрт бол дархлааны талаар ойлголт өглөө тий. За дархлаа гэдэг чинь ямар чухал юм бэ? Энэ бие махбодоо бид нар бас хайрлах хэрэгтэй. Бидний бие дотор энэ жижиг амьд чинь хөрх юм. Бидний төлөө ямар их чухал ажил хийж зовж шаналж ингэж тийм ээ. Амар их ажиллаж явдаг юм бэ гэдгийг одоо ойлгож мэдлээ шүү дээ. Тэглээ. Бид хоёрын хувьд
За баярлалаа. Дэмжээ. Битүүрийн хувьд бол одоо дархлаа гэдгийг анхандаа бол ер нь хий бодит бос нэг хий сүнс юм шиг нэг бодоод хаана байгаа ч гэж харагдахгүй байсан гэж бодоодсэн бол цусан дотор байдаг юм байна. Бидний дархлын системийг одоо ганц одоо гол чухал зүйл нь одоо энэ эснүүд нь байдаг юм байна шүү. Тийм ээ. За. Аяа доктор та баярлалаа. Зүшката баярлалаа. Баярлалаа. Тэгээд аяа доктор битүүл баярлалаа гэх юм уу? За баярлалаа. За би энэ баярлалаа гэж сайхан үгийг одоо хэлмээр байна. Монголчуудаа бас үрээдээ тийм ээ. Баярлалаа гэдэг сайхан үгийг би эндээ хэлж байгаарай. Ингээд манай V телевизийн уран бүтээл аяа доктор нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар олон гоё сонирхолтой шин сэдвүүдээр уулзцгаая үзэгчтэй. Эрүүл энхийг хүсье. Баяртай. За эмчмэн одоо нөгөө нэг халаалтын асуудлыг шийдэе да. Хөш ус буслагч би нэг цай бай. За. Хүний дархлаа яагаад мууддаг вэ? Хөдөлгөөний дутагдал, оюуны хэд ачаалал, буруу хооллолт гэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Тэгвэл дархлаагаа хэрхэн дэмжих вэ? Спортоор хичээлэх, сайн унтаж амрах, эрүүл хооллолт, мөн гэр бүлэрээ өдөр тутам инхчин цайг уувал дархлаагаа бүрэн дэмжинэ. Эрүүл гэр бүлийн гишүүн инхчин дархлал сэргээх цай. Үздэг хаяа доктор анхааргарлаа шүү. Ажил дүр яах вэ? Эрүүл мэнд чухал шүү. Ээжийн үздэг хаяа доктор ихэж байна шүү. Эд мөнгө яах вэ? Эрүүл мэнд чухал шүү. Ах ихч дүүгийн шимтэн үздэг нэвтрүүлээ. Айлд бүгдээрээ цуглаарай.